За энэ чухал хуулаа тэгээд энэ хуулийн төслийг бол дэмжиж байгаа. Энэ хууль батлагдсан гарснаар энэ цус усан бүтээгдэхүүний нөөц хангамжийн тасралтгүй байдлыг хангахад ихээхэн тустай болно гэж үзэж байгаа. Гурван гол зүйлэл байгаа юм болов уу гэж энэ хуулиас харсан. Нэгдүгээр нь тэр цусны аюулгүй байдал. За хоёрдугаар нь цус усан бүтээгдэхүүний нөөцийн тогтвортой байдал. За гурав дахь нь тэр цусны нийтвэтэй доноруудын нийгмийн баталгаанаас чухал юм уу гэж. Тэгэхээр тэр гурав дахь асуултан дээр ч одоо энэ бид нар сая таны түрүүний гишүүдийн асуултанд хариулж манай улсад нэг 170 мянга орчим цусны идэвхтэй донор байдаг болтой юм. Ярианс чи сонсч илаа. Бодвол байнгын бүртгэлтэй байдаг байх л да. Гэхдээ бас тэрнээс нэг ирсэн донорудаас чинь 30-35% цус өгч байгаа улсуудаас 30-35% нь бас шаардлага хангадаг болтой гэх шиг боллоо. Тэгэхээр энэ цусны идэвхтэй доноруудынхаа нийгмийн баталгаа талаас бол яг энэ хуулийн 20 дугаар зүйл дээр нэг тодорхой 2-3 зүйл орсол байна л да. Энэ хуучинч байсан. Би одоо Дорногов аймгийн хурлын дарга хийгээд аймгийн улаан загалмаа нийгмийн удирдах яг үед л нэг улаан загалмаа хүндэт донорч билүү нэг тэмдэг өгдөг жилдээ нэг совлолд нэг явах хэрэг. Гэхдээ эргээд энэ цусаа өгч байгаа улсуудынхаа бас нэг жилдээ нэг автобусаар явах тий нийтийн тээврээр үүсгэх ингээд ийм 3 зүйл байх шиг байдیں۔ Бас ер нь энэ цусныхаа нөөцийн идэвхтэй доноруудынхаа нийгмийн баталгаа чиглэлээр ахаад хэдийгээр сайн дураар өгөх ёстой ч гэсэн ахаад энэ хуулийн дээрээ бас арай нэг өөр нэмэлт баталгаанууд оруулж иж болоогүй юу. Тэр хүндэт донорч гинүү за нэг сувлалд нэг жилдээ нэг амардаг билүү. Өөр бусад улсын жишг ямар байдаг юм бол. Гэхдээ харж яхад маш олон тийм донор болсон улсууд насныхаа эцэст эрүүл мэндийн үйлчилгээгээ авч чаддгүй бас эмнэлэг домдгоор явхад ямар нэгэн тийм хөнгөлөлтэй зүйл харагддаггүй байсан. Энд бол яг нэг заалт нь тэр нэг эмнэлгийн тусламж үйлчилгээг хөнгөлөлтөө үзүүлэх гэдэг нэг ерөнхий заалт жилд нэг удаа эрүүл мэндийн төлбөрт хамрагдах гэдэг 21-3-2 дээр орсон байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээг хөнгөлөлтөө үзүүлэх гэдэг нь яг ямар заалтыг хэлж байгаа вэ? Их тодорхой хэлээд энэ нийгмийн баталгаа талаас орсон энэ хуулийн дээр орсон гол өөрчлөлтүүдийг нэг хэлээд өгнө үү? За дөрөвдүгээр ажлын хэсэг хариулъя. Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Эрүүл мэндийн яам Эрдэнэ 2. Тийм үнэхээр энэ байнгын доноруудын тоо хувийг нэмэгдүүлэхийн тулд энэ хүмүүсийг одоо урамшуулах асуудлууд бол хамгийн их чухал байдаг. Олон улсын ч гэсэн ийм сайн туршлагууд бол байдаг. Тэгээ энэ дээр одоо таны түрүүний дурдсанчлын энэ нөгөө сувлалд нэг удаа амарч байгаа. Одоо 35-аас дээш удаа цусаа өгч хүндэт донор болсон хүмүүс бол ийм одоо зохицуулт байгаа. Нийтийн тээврээр бас үн төлбөргүй явж байгаа. За шагналын асуудлыг одоо бас бид нар нэр хүндийн өсөх одоо байдлаар энэ хууль дээр одоо шинээр томьёолж өгсөн. Өөрөөр хэлбэл одоо засгийн газрын шагнал буюу эрүүл мэндийн сайдаас олгодог байдлаар ингэж одоо бас энийг томьёолж өгсөн бас эргээд одоо бас доноруудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ гэж одоо бид бас ингэж одоо харж байгаа. За тухайн одоо донорууд нийслэлийн хэмжээнд цусаа өгч байгаа доноруудыг бол нийслэлийн засаг даргын одоо тавгын газар за орон нутг дээр бол орон нутгийн одоо бас тухайн аймгийн тавгын газрууд дээр нийгмийн дэмжлэг үзүүлэх гэдэг байдлаар бид нар тусч өгсөн. Яг тухайсан заалтууд ороогүй. За байгууллагаараа цусны донорын игнэнд хамрагдаж байгаа энэ байгууллага хамт олныг уг нь бол бас нэг татврын хөнгөлөлтөөр гэдэг ийм зүйлүүд орж ирсэн одоо саналуд байсан боловч бусад хуулиудтайгаа одоо бас энэ нийцэхгүй байна гэдэг байдлаар яг ажлын хэсгийн явц дээр хилцүүлгийн явц дээр бас энэ одоо асуудал бол бас ингэж одоо байхгүй байдлаар ингэж томьёологдсон. За одоо хүчин төгөлдөр байгаа хууль дээр эмнэлгийн тусламж үйлчилгээг одоо хөнгөлөлтөө үзүүлнэ гэдэг эрүүл мэндийн сайдын тушаалаар журам гараад ингээд шинжлэхтэй батлагтай өрдөгдөө явж байсан. Гэхдээ одоо 2020 оноос эхлээд эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо нэвтэрсэнтэй холбоотой энэ асуудал маань одоо үнэхээр энэ одоо даатгалын тухай хуультайгаа зөрчилдөд эхэлсэн. Тийм учраас одоо шинэ одоо цусны донорын тухай хууль дээр бол яг энэ эмнэлгийн одоо хөнгөлөлтөө үйлчлэгээ гэдэг асуудал бол энэ хуультай зөрчилдөд байгаа учраас бас тусахдахгүй байдлаар томьёологдож ингэж явж байгаа.